Welcome to Excellent English. Excellent English тавтай морилцгоно. Today in lesson 5, we are going to public places. Өнөөдрийн 5 дугаар хичээлээр олон нийтийн газраар бид нэр зочлох болно. Let's go to the reading. За бүгдээ унших хэсэгтээ орцгоё. The West Edmonton Mall in Alberta, Canada is the biggest shopping and entertainment complex in the world. The West Edmonton Mall. За баруун Эдмонтоны худалдааны төв in Alberta, Canada. Канадын Алберта мужид дахь is the biggest shopping and entertainment complex. The biggest гэдэг маань хамгийн том гэсэн утгатай байгаа. Shopping дэлгүүр and entertainment үзэр үйлчилгээний complex цогцлбор. Тэгэхээр үзэр үйлчилгээний цогцлбор гэсэн утгатай болсон байна. In the world дэлхий дээр. Тэгэхээр баруун Эдмонтоны худалдааны төв нь дэлхий дээр хамгийн том дэлгүүр болон үзэр үйлчилгээний цогцлбор байгаа гэсэн утгатай болсон байна. It attracts 9 million tourists a year. It attracts гэдэг маань анхаарлын татдаг, сонирхлын татдаг гэсэн утгатай. And 9 million 9 сая tourists жуулчид a year жилд. Тэгэхээр жилд 9 сая жуулчдын сонирхлыг татдаг гэсэн утгатай болсон байна. It covers more than 493,000 square meters and employs 23,000 people and has parking for 20,000 cars. It covers гэдэг маань газар нутгийг хамардаг. More than 493,000 square meter. За тэгэхээр 493,000 квадрат метр талбайг хамардаг. And employs 23,000 people. За employee гэдэг маань ажилуулдаг гэсэн утгатай 23,000 employee ажилчид 23,000 ажилчдыг ажилуулдаг and has parking for 20,000 cars. За 20,000 машины зогсоолтой. За parking гэдэг маань машины зогсоолыг хэлж байгаа. За тэгэхээр бүгдийг нь харах юм бол 493,000 км квадрат талбайг хамардаг, 23,000 ажилчдыг ажилуулдаг, 20,000 машины зогсоолтой гэсэн утгатай болсон байна. There are more than 800 shops and department stores and about 110 restaurants. За there are гэдэг маань тэнд байдаг гэсэн утгатай more than гаруй 800 shops and department stores. За 800 гаруй дэлгүүр, ихтлүүрүүдтэй байдаг. And 110 restaurants. 110 ресторантай. The mall is not just a place to shop and eat. The mall гэдэг маань худалдааны төв гэсэн утгатай is not just a place to eat and shop. Тэгэхээр худалдаа хийх, мөн идэх зөвхөн газар биш гэсэн утгатай байна. The complex has 26 movie theaters and a giant amusement park. The complex гэдэг маань цогцлбор гэсэн утгатай has 26 movie theaters 26 кинотеатртай and has a giant amusement park. The giant гэдэг маань маш том гэсэн утгатай ба amusement park цэнгэлдэх хүрээлэн. Тэгэхээр энэ цогцлбор маань 26 кинотеатртай маш том цэнгэлдэх хүрээлэнтэй гэсэн утгатай болжээ. Okay, let's go to today's vocabulary. За өнөөдрийнхөө өгсөн сангийн хичээлдээ орцгоё. Department stores, movie theater, bank, swimming pool, hotel, post office, restaurant, hospital, shopping mall, parking lot, airport,
Next, let's look at words in practice. Саяны үдсэн үнэдээ дадлуудаар үздэгэ. I am going to the department store and buy some food for next week. За I'm going to гэдэг маань ирээдүйд цагийг илэрхийлсэн байгаа. Би тийшээ явах гэж байна, ингэх гэж байна. За to the department stores ихтлгүүр лөө. За and buy some food. Жахан хоол хүнс худалдаж авахар for next week. Дараагийн 7 хоногийнхоо. Тэгэхээр дэлгүүр рүү яваад дараагийн 7 хоногийнхоо зарим хоол хүнсээ худалдаж авахар явлаа гэсэн утгатай болсон байна. We are going to the movie theater tonight. За we are going to гэдэг нь бид нар явж байна гэсэн утгатай movie theater кино театр tonight өнөө. Тэгэхээр бид нар өнөө кино театрт руу явна. Is there a bank nearby? За is there гэдэг нь тэнд байна уу, энд байна уу гэсэн байрлал асуусан үг байна. A bank nearby in haved. Тэгэхээр in haved банк байдаггүй. Are you going to the swimming pool now? За are you going чи явж байна уу? Явах гэж байна уу? To the swimming pool. За усан бассейныг хэлж байна. Now одоо. Тэгэхээр та одоо усан бассейн явах гэж байна уу? I go out to eat at a restaurant with my family on the weekends. За go out гэдэг маань гадагшаа гарах гэсэн утгатай. To eat идэхээр at a restaurant with my family гэр бүлийнхэнтэйгээ on the weekends хагасаан бүтэн санд. Тэгэхээр хагасаан бүтэн санд гэр бүлийнхэнтэйгээ ресторан хоол идэхээр гадагшаа гардаг гэсэн утгатай болж байна. Next, let's go to grammar time. За бүгдээрээ дөрмийнхаа хэсэгтээ орцгоё. Today's grammar topic is present continuous tense. Өнөөдрийн дөрмийн цагийн хичээлийн сэдв нь жирийн одоо цаг байгаа. The usage of the present continuous tense is the activity happening right now. За тэгэхээр жирийн одоо цагийн хэрэглээ маань нэгдүгээрт яг одоо болж байгаа үйл явдлыг илэрхийлдэг. For example, they are playing soccer now. За жишээ нь тэд нар хөл бөмбөг яг одоо тоглож байна. Тэгэхээр are playing гэдэг нь тоглож байна. Soccer хөл бөмбөг now одоо. For example, she is busy. She is washing her hair. За she is busy гэдэг маань тэр завгүй байна. She is washing her hair. За тэр үсээ угааж байна. Second usage of the present continuous tense, activity happening around now. За жирийн одоо цагийн хоёр дахь хэрэглээ маань яг одоо болж байгаа үйл явдал биш, харин өнгөрсөнд эхэлсэн, тэгтээ төгсөөгүй үйл явдлыг илэрхийлэхдээ хэрэгэлдэг. For example, she is studying math at the university. За тэгэхээр she is studying гэдэг маань тэр сурж байгаа, судалж байгаа math, математик at a university их сургуульд. Тэгэхээр тэр их сургуульд математикийг судалж байгаа. For example, I am reading a good book. Би сайн ном уншиж байгаа. Third usage of present continuous tense, a planned future arrangement. Жирийн одоо цагийн 3 дахь хэрэглээ нь аль хэдийн төлөвлөгдсөн ирээдүйд цагийн талаар ярьдаг. For example, I am meeting Mr. Boyd at 10 o'clock tomorrow. За I am meeting гэдэг маань би уулзах гэж байгаа Mr. Boyd, ноён Boydтай at 10 o'clock tomorrow. Маргааш 10 цагт ноён Boydтай би уулзна. For example, what are you doing this evening? За what гэдэг нь юу ямар гэсэн утгатай асуух үг. Are you doing хийж байна вэ? This evening өнөөрэ. Тэгэхээр өнөөрэ юу хийх гэж байна вэ? Next, let's look at the present continuous tense form.
За одоо бүгдээрээ жирийн одоо үргэлжлэж байгаа цагийн энгийн өгүүлбэрийг харцгаая. Тэгэхээр энэ энгийн өгүүлбэрт to be ашигладаг. To be маань 3 хуурдаг байгаа. Am, is, are. Тэгээд үйл үгэн дээр ing залгадаг. Тэгэхээр I гэдэг дээр am, he, she, it гэсэн 3 дугаар биен дээр is, you, we, they гэсэн олон тоон дээр are гэсэн to be залгана. Үйл үгэн дээр ing залгадаг гэж түрүүн хэлсэн. За одоо бүгдээрээ жишээгээ харцгаая. I'm eating a pizza right now. Би одоо пицца идэж байна. She is studying English at the moment. Тэр одоо англи хэлээ үзэж байна. We are studying English at the moment. Бид нар одоо англи хэл үзэж байна. За одоо бүгдээрээ үгүйсэх өгүүлбэрийн хэлбэрийг харцгаая. Тэгэхээр үгүйсэх өгүүлбэр дээр not гэсэн туслах үгийг авдаг. Not гэсэн үг маань to be-гийн дараа харин үйл үгийнхаа өмнө ордог. За жишээ харъя. I'm not eating a pizza right now. Би одоо пицца идээгүй байна. She is not studying English at the moment. Тэр одоо англи хэл үзээгүй байна. We are not studying English at the moment. Бид нар одоо англи хэл үзээгүй байна гэсэн утгатай болжээ. За одоо бүгдээрээ жирийн одоо үргэлжлэж байгаа цагийнхаа асуух өгүүлбэрийг харцгаая. За асуух өгүүлбэр дээр to be гэсэн үйл үг маань хамгийн урд ордог байгаа. Am, is, are. Тэгээд дараа нь эзэн бие маань ордог. Тэгээд үйл үг нь. За жишээгээ харъя. Am I eating a pizza right now? Би одоо пицца идэж байна уу? Is he eating a pizza right now? Тэр одоо пицца идэж байна уу? Are you studying English at the moment? Чи одоо англи хэл үзэж байна уу? Бас товч хариултыг хэлэхдээ Yes, I am. Yes, we are. Yes, he is гэсэн to be гэсэн үйл үгээрээ төгсгдөг. No, I'm not. We aren't. She isn't гэсэн үгүйсгсэн товч хариултыг өгдөг бахнэ. За харин жирийн одоо үргэлжлэж байгаа цагийн асуух үгийг хамгийн түрүүнд хэрэгэлдэг. За what is she eating right now? За тэр одоо юу идэж байна вэ? Where are you going at the moment? Чи одоо хаашаа явж байна вэ? Гэх мэтчлэн хэрэгэлдэг юм. Let's go to grammar practice. За бүгдээрээ дөрмийнхаа дасгалыг давтцгаая. Hi Mike, what are you doing here? We are celebrating my mother's birthday. Are you having a good time? Oh, yes. Where are you sitting? Oh, over there in the corner. I'm with my friend. Is he wearing a blue sweater? Yes, he is. Is he talking to a woman in a red dress? What? Women? За hi Mike, сайн уу Mike? Гэдэг та бүгд сайн мэдж байгаа. What are you doing here? За чи энд юу хийж яваа юм бэ? We are celebrating my mother's birthday. За celebrate гэдэг маань тэмдэглэх гэсэн утгатай. My mother's за ээжийн birthday төрсөн өдөр. Тэгэхээр бид нар ээжийн төрсөн өдрийг тэмдэглэж байна. Are you having a good time? Чи цагийг сайхан өнгөрөөж байна уу гэсэн утгатай байна. Oh yes, where are you sitting? О тийм ээ. Чи харин хаана сууж байгаа вэ? Over there in the corner. За over there гэдэг маань тэнд гэсэн утгатай. In the corner буланд. Тэгэхээр тэнд буланд гэсэн хариулт өгсөн байна. I'm with my friend. Би найзтайгаа явж байгаа. Is he wearing a blue sweater? Wear гэдэг маань өмсөх гэсэн утгатай. A blue цэнхэр sweater цамц. Тэр цэнхэр цамц өмссөн байна уу? Yes, he is. За тийм ээ. Is he talking to a woman in a red dress? Talk to гэдэг маань ярих гэсэн утгатай байгаа. A woman эмэгтэй хүнтэй in a red dress улаан даашинзтай. За тэр улаан даашинзтай эмэгтэй хүнтэй ярьж байна. What women? Тэгэхээр ямар эмэгтэй гэж асуусан байна. Okay. Hey, cool dudes. Thanks for coming to our lesson today. За үзэгчдээ та бүгд өнөөдрийн хичээлийг тоглоом үзсэнд баярлалаа. Okay. Bye-bye. Have a good day.
Okay, students, welcome back to Excellent English. Эрхэм үзэгчдээ өнөөдрийнхөө Excellent English-ийн дугаартаа тавтай морилно. Today in lesson 6, we are going to look at time and daily schedules. Өнөөдрийнхөө 6 дахь хичээлээр цаг хугацаа болон өдөр тутмын төлөвлөгөө гэсэн сэдвээр үзэх болно. Let's go to the reading. Одоо бүгдээрээ унших хэсэгтээ оръё. Time management. Цагийн менежмент. Last Thursday, Robert arrived at work at 8:30. За last Thursday маань өнгөрсөн 4 дахь өдөр гэсэн утгатай байгаа. Robert arrived at work. Ажил дээрээ ирсэн at 8:30 8:30. Гэхдээ Роберт ажил дээрээ 8:30-д ирсэн. He sat down and turned on the computer. За sat down гэдэг маань суусан гэсэн утгатай and turned on the computer. Компьютераа асаасан. Тэр суугаад компьютераа асаасан гэсэн утгатай болсон байна. He read and answered his email messages for about 30 minutes. За read гэдэг маань уншсан гэсэн утгатай and answered хариулсан the email messages. За имэйлийн загтлуудад and for about 30 minutes. За 30 минут имэйлээ уншаад хариулт бичсэн гэсэн утгатай болжээ. At 9 o'clock, he checked the business news on the internet. За at 9 o'clock 9 цагт he checked тэр шалгасан the business news бизнесийн мэдээ on the internet. За интернетээр. Тэгэхээр 9 цагт тэр интернетээр бизнесийн мэдээгээ шалгаж үзсэн. But he didn't just read the business news. But гэдэг маань харин гэхдээ гэсэн утгатай he didn't just read the business news. Тэр гэхдээ зөвхөн бизнесийн мэдээ уншаагүй. He read sports news too. За he read гэдэг нь үзсэн уншсан гэсэн утгатай sports news. За спортын мэдээ. Too гэдэг нь бас гэсэн утгатай. Тэгэхээр тэр бас спортын мэдээ уншсан. He found some interesting news about his favorite basketball team. За found гэдэг маань олсон гэсэн утгатай байгаа. Interesting information сонирхолтой мэдээлэл about гэдэг маань тухай his favorite basketball team өөрийнхөө дуртай сагсан бөмбөгийн багийн сонирхолтой мэдээллийг тэр уншсан. After that, he wanted some coffee and went to a coffee shop. After that тэрний дараа гэсэн утгатай he wanted тэр хүссэн some coffee. За жоохон кофе уухыг хүссэн and went to the coffee shop. За кофений дэлгүүр явсан. When he got back to the office, an employee asked Robert to fix his computer program. За when he got back гэдэг маань тэр буцаад ирэхэд to his office. За ажил дээр буцаад ирэхэд an employee. The employee гэдэг нь ажилтныг хэлж байгаа. Asked асуусан Robertаас асуусан to fix гэдэг нь засах гэсэн утгатай computer program. За computer program-ыг та нар бүгд мэдж байгаа. Тэгэхээр түүний ажилдаа буцаад ирэхэд нэг ажилтан нь компьютерийн програмыг засуулахаар Robertаас асуусан гэсэн утгатай байна. So Robert spent 45 minutes helping him. За spent гэдэг маань зарцуулсан гэсэн утгатай 45 minutes 45 минут зарцуулсан helping him түүнд туслаад. Тэгэхээр Роберт түүнд туслаад 45 минут зарцуулсан. At 11 o'clock, Robert still hadn't done any of his own work. At 11 o'clock 11 цагт Robert still hadn't done гэдэг нь одоо хүртэл хийгээгүй байсан. His own work. Өөрийнхөө ажлаа. Тэгэхээр 11 цаг хүртэл тэр одоо болтол
өөрийнхөө ажлаа хийгээгүй байсан гэсэн утгатай болсон байна. We all have days like this. За we all have days. Бид бүгд яг ийм өдрүүд яг ижилхэн өнгөрдөг. Let's move on to vocabulary. За бүгдээ үсний сангийн хэсэгт орцгоо. Arrive at work. Sit down. Turn on the TV. Reading the newspaper. Answer email messages. Find information. Leave the office. Want some coffee? Go to the shop. Okay, let's go to grammar time. Today, we're going to look at the past simple tense. За бүгдээ дөрмийнхаа хэсэгт орцгоо. Өнөөдрийнхөө дөрмөөр жирийн өнгөрсөн цагийг үзэх болно. За өнөөдрийн дөрмийн хичээл маань жирийн өнгөрсөн цаг байгаа. Past simple tense гэж хэлдэг. За одоо бүгдээ past simple tense цагийнхаа positive sentence буюу энгийн өгүүлбэрийг үздэгэ. За тэгэхээр бүх үйл өгөөд англи хэл дээр хоёр үндсэн хэсэгт хуваагддаг. Дөрмийн ба дөрмийн бус. Тэгэхээр дөрмийн үйл өгмөн маань ed гэсэн дагаврыг хонь авдаг. За жишээ нь I arrived late yesterday. За өчигдөр би оройдож ирсэн. He checked the email 2 days ago. Тэр имэйлээ 2 өдрийн өмнө шалгасан. За энэ нь бол дөрмийн үйл үг байлаа. Тэгэхээр дөрмийн бус үйл өгмөн үндсээрээ өөрчлөгддөг байгаа. За жишээ нь meet, met, come, came, go to, went to. За тэгэхээр meet гэдэг маань уулзах гэсэн утгатай. Come гэдэг маань ирэх. За go to гэдэг маань явах гэсэн утгатай ба. За одоо бүгдээрээ жишээгээ харцгаая. I met a colleague last Thursday. Би өчигдөр хамт ажилладаг хүнтэйгээ уулзсан. You came on time on March 17th. Чи 3 сарын 17-нд яг цагтаа ирсэн. They went to a shop last Thursday. Өнгөрсөн дөрөвдүгээр өдөр тэр дэлгүүр рүү явсан гэсэн утгатай болсон байна. За одоо бүгдээрээ өнгөрсөн цагийнхаа үгүйсэх өгүүлбэрийг харцгаая. За үгүйсэх өгүүлбэр дээр did not буюу didn't гэсэн туслах үйл үгийг авдаг. За энэ үйл үг маань гол үйл үгийнхаа өмнө нь бичигддэг ба. Тэгвэл гол үйл үг нь анхныхаа хэлбэрээр байна. Ямар нэгэн өнгөрсөн цагийн хувилбараар хувирахгүй. За бүгдээрээ жишээгээ харцгаая. He didn't arrive late yesterday. Тэр өчигдөр оройтож ирээгүй. She didn't check the email 2 days ago. Тэр эмэгтэй 2 өдрийн өмнө имэйлээ шалгаагүй. We didn't go to a shop. За бид нар дэлгүүр рүү яваагүй гэсэн утгатай болсон байна. За одоо өнгөрсөн цагийнхаа асуух өгүүлбэрийн хэлбэрийг харцгаая. Тэгэхээр асуух өгүүлбэр дээр did гэсэн туслах үйл үгийг хамгийн түрүүнд хэрэгэлдэг байна. За жишээ нь Did I arrive late? За би оройтож ирсэн үү? Did he check the email yesterday? Өчигдөр тэр имэйлээ шалгасан уу? Did she meet a colleague 2 days ago? За 2 өдрийн өмнө хамт ажилладаг хүнтэйгээ тэр уулзсан уу? За өнгөрсөн цаг дээр хөвчлэн yesterday, 2 days ago, last Thursday on March 17th гэх мэт
цагийн одоо хэлбэрийг ашигладаг байгаа. За одоо асуух үгтэй өгүүлбэртээ орцгоё. Асуух үгтэй өгүүлбэрт асуух үгнүүд маань хамгийн түрүүнд бичигддэг. За жишээ нь Where did you go to? Чи хаашаа явсан бэ? When did he arrive? Тэр хизээ ирсэн бэ? За одоо бүгдээрээ to be-гийн өнгөрсөн цагийн хувилбарыг үздэгэ. За to be гэдэг үйл үг маань тухайн хүнийг болон юмсыг тодорхойлж идэг байгаа. Тэгэхээр to be маань одоо цаг дээр am, is, are гэж 3 хувирдаг бол өнгөрсөн цаг дээр am, is нь was, are гэдэг нь were гэж хувирдаг. За жишээ she was a student. Тэр эмэгтэй оюутан байсан. We were students. Бид оюутнууд байсан. За тэгэхээр you гэдэг үг маань 2 янзаар хэрэглэгддэг. Нэг нь чи, та. Нөгөөх нь олон тоон дээр та нар. Тэгэхээр you гэдэг үгийг хэрэглэхдээ та бүгд маш болгоомжтой сайн анхааралтай байгаарай. За жишээ нь хэрэг ганц тоон дээр үзэх юм бол you were a student. Та оюутан байсан. You were students. Та нар оюутнууд байсан гэсэн утгатай болдог. За to be-гийн өнгөрсөн цагийн асуух өгүүлбэр маань was, were гэсэн туслах үйл өгүүд өмнө ордог ба. За жишээ нь was he a student? Тэр эрэгтэй оюутан байсан уу? Were you students? Та нар оюутнууд байсан уу? Хэмэтээр асуудаг. За одоо to be-гийн өнгөрсөн цагийн үгүйсэх өгүүлбэрийг харцгаая. За үгүйсэх өгүүлбэр дээр was not, were not гэсэн туслах үгүүдийг авдаг. За жишээ нь харцгаая. She was not a student. Тэр эмэгтэй оюутан байгаагүй. We were not students. Бид нар оюутнууд байгаагүй. Тэгэхээр was not гэдгийг товчлогтой wasn't, were not гэдгийг товчлогтой weren't гэж товчилдгийг та бүгд сайн анхаараарай. Let's move to words in practice. За одоо бүгдээрээ саяны үздэн дүрмээ дадлага дээр үзцгээе. Last night I arrived at home late. Last night нь урд шөнө гэсэн утгатай. I arrived at home гэртээ ирсэн late. Оройтож ирсэн. Тэгэхээр урд шөнө би гэртээ оройтож ирсэн гэсэн утгатай. She sat down on the sofa. За sit down гэдэг маань sit down гэдгийн өнгөрсөн цаг байгаа. On the sofa буудан дээр. Тэгэхээр тэр буудан дээр суусан. He came home early today. За came гэдэг маань come гэдэг ирэх гэдэг үйлдвэгийн өнгөрсөн цаг байна. He came home тэр гэртээ ирсэн early today. За өнөөдөр эрт гэртээ ирсэн. He left the office at 6 p.m. yesterday. За left гэдэг маань leave гарч явах гэдэг үгний өнгөрсөн цаг байгаа. He left the office ажлаасаа гарч явсан at 6 p.m. 6 цагт yesterday өчигдөр. Тэгэхээр тэр өчигдөр 6 цагт ажлаасаа явсан. Okay, friends. Thanks for joining our lesson today. We hope you enjoyed our show. Их мэдээчтэй өнөөдрийн хичээлийг тоглоом үзсэнд баярлалаа. Өнөөдрийн хичээл та бүгдэд таалагдсан гэдэгт найдаж байна. Remember, study your new words. Өнөөдрийнхөө үзсэн шинэ үгэндээ сайн үздэгээрэй. Come back next time. See you later. Дараа уулзцаа.